Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч На Пүрв сэтгэлийн нар жаргадаггүй. Тууж 2-р хэсэг 5 Тэмдэглэлийн дэвтрийн эхний хуудсанд гуашаар бундан улаан зүрх зуржээ. Энэ зүрх 4 жилийн өмнө Гама сэтгэл зүрхэндээ зориулж хайрлсан тэрл эрхмийн хөрөг байв. Тэр улаан зүрхийг Гама хайртай хүнийхээ хөрөг болгож хардаг байв. Зүрхний доор уйтгарах гуниг минь ургаж байгаа цэцгэн дээр ирвэхэ шиг буугаач би чамд хайртай. 1963 оны 1-р сарын 24 гэж бичсэн байлаа. Арын хуудсанд нь хоорондоо зайтай хос улаан зүрх зураад хэзээ нэгэн цагт энэ хоёр зүрх нийлж нэг улаан зүрх болно гэж бичжээ. Онц сурлагтан Нэмүнэ дуу алдан чи хоёр зүрхийг нийлүүлэх гээд салгасан байна шүү дээ гэж хашгирлаа. Хоёр зүрх нийлэхээрээ нэг л болно шүү дээ гэж Гама тормолцов. Гүй үүнийг хар гэж Нэмүнэ өөрийн дурлалын түүхийн дэвтрийг гаргаж ирэхэд эхний хуудсанд хоёр бүндгэр дээр нь цэцгэн тууз зангидсан улаан зүрх зураад доор нь чи минь надад хайргүй байгаа нь миний алдаа дутагдал. Би бүх алдаагаа засч чамаасаа хайрыг олж авна. Тэр сайхан цагтай учиртал чамдаа зориулж зурсан энэ бундан улаан зүрхийг өдөр нь өмсөж яваа хувцсныхаа энгэрт шүн хүнжилдөө дулаацуулж унтна гэж бичсэн байв. Энэ ариун хайр Гамагийн сэтгэл рүү арцны утаа шиг суунаглаж Нэмүнийг хайрлах сэтгэлийн засал болжээ. Нэмүнэ Гама хоёрын дурлалын дэвтэр энэ айлын үнэт өмч хэвээр байна. Тэр хоёрт үүнээс өөр шүтэн байхгүй гин. Энэ дэвтрийг хосоор нь 6 давхар судрын баримтагт боогоод шүтэн болгож дээр нь бунд бурхан залжээ. Сеул хотын нэгэн гэр хороолд байгаа айлын бурханд мөргсөн минь хайр дурлалын түүхэнд мөргөжээ. Нэмүнэ дэвтрийн цааш уншуулахаас татгалцсан болохоор Гамагийн дэвтэр дээр байгаа бүх үйл явдлыг энэ зохиолд оруулж уран зохиол болгох зөвшөөрөл авав. Нэмүнэ миний цуснд тэмүүлсэн шумуулнуудыг амрах завгүй алж нэг өрөөгөө суллан нэг хэсэгтээ тэднийд тухлаг амьдрах орчин бүрдүүлэв. Гама анар тоор алим үзээлцгэнгээд цааш нэр мэдэхгүй олон жимсээр хольж чанмал хийснээ тавглан миний өмнө тавиад манай нутгийн хайлмаг зоогл гэж байна. Нутгаа сансан сэтгэл гэж мэдвэт Нэмүнэг нутгаа санахаар хийж өгдөг юм уу гэвэл хаанаас та? Нэмүнэ солонгос хүн гэд нэг сонин битүү санаа алдлаа. Өнөөдөр их удаан уншсан байлаа. Ноутбукээ унтраалаа. Гама цүнхэн дотроос нэгэн бот ном мэт том дөрвчээ гаргаж ирэв. Түүнийг нээхэд тооцооны хуудас ширээн дээр бас шалан дээр унана. Хогийн савнд хийх болсон тэр цааснуудын доороос мөнгө гаргаж ирээд Гама тооцоогоо хийв. Дараа нь мөнгөө далд хийхдээ ширээн дээр бас шалан дээр унсан тооцооны цаасны хамт чихээд цахилгааныг татлаа. Энэ цаасыг хайж болдгүй юм уу? Дотор байгаа зоосон мөнгийг харшилдаж дуугархаас хамгаалж байгаа юм гин.
Бид уусан кофеныхон тооцоог хийгээд гарахад өдөржин бидэнтэй хамт байсандаа огт залхаагүй хүмүүс адилхан явах бэлтгэлдээ орлоо. Энд урд олон дахин таарсан хүмүүстэй өнөөдөр дахин таарахтаа ч бид хоорондоо яриа өрнүүлж танилцаагүй байв. Учир нь би солонгос хэл мэдэхгүй. Нэг бүсгүй надад хумсны хутга өглөө. Би хуруугаан үзтэл хумс нэлээд ургасан байхыг олж хараад түүнд монголоор баярлаа гэж хэлв. Түүний харцанд намайг ойлгож байгаа янз алга. Бас баярлаж хайрлсан шинж алга. Жирийн л гадны хүний нүдээр харж байв. Хамгийн их гайхаж байгаа зүйл бол Гамаа бүх тооцоог хийгээд бахаар тэд намайг мөнгөгүй хүн гэдэгт мөрийдсэн ч алдахгүй итгэлтэй байлаа. Гамаа санаа зовсон нүрээ надаас нуулгүй. Өчигдөр нэг эмэгтэй чамд сахлын татварга өгсөн. Түгээр чи сахлаа хуссан. Өнөөдөр нэг эмэгтэй чамд хумсны хутга өглөө. Түгээр чи хумсаа авна. Би хүнд юу хэрэгтэйг мэдхээ байжгсан хүн байна. Нэмүнийг ямар би анхаарч тордож байсан биш. Энэ хүн л хоёр бие авч явдаг болохоор ингэж байгаа юм. Тэгэд чи өөрт нь санаа тавих боломж олгохгүй юм гэж үглэв. Сөүлийн шөнө хөргөчний хаалга нээхэд өөдөөс уур дэгдээдэг шиг хүйтэн чиглэг агаартай байв. Залгисан нэг үг хэрв залгаагүй бол амнаас гарч гай тарих мянган үйлдэлийн бөглөөс болдог билээ. Энэ тухай дуулснаа бичихгүй гэж Нэмүнэд амлснаа сахиж Нэмүнэгийн үлгэрийн далай мэт амьдралын түүхийг нууцлав. Нэмүнэ Дархан хотод Орос хэлний багш. Гамаа барилгын инженерээр идэр залуухан ажиллаж байтал 1990 оны ардчилсан хувьсгал гарч Монголд хэл хязгаарын цоож мултрахад Христийн шашин нэвтрүүлэхээр хэдэн солонгос залуу Монгол руу орж иржээ. Тэдний дунд Нэмүнэтэй Монголын асрах газарт хамт байсан гэр бүлийн гишүүн таарч өөрөө таг мартсан ч Орос ээж нь үргэлж сануулдаг байсан дурсамж түүхээ Нэмүнэ түнд ярьж өгөөд салжээ. Дайнд үргэгдсэн гэдэг буруу ташаа мэдээллээс болж үрээсээ хагдсан ээж аав түнд нь итгэж чадахгүй. Монголд үрчлэгдсэн солонгос хүүхдүүдтэй уулзах хүсэлтэй байгаагаа төр засгаасаа гуйгаад хүлээж аваагүй учраас ертөнцийн эзнээсээ гуйдаг байв. Олон сүмийн сүсгтнүүд цугларсан нэгдсэн цуглаан дээр ийм хүсэл ертөнцийн эзэнд сонсгоод хариу хүлээж буйгаан нэг өвгөн солонгос хуучлахад огт танихгүй залуу Нэмүнэтэй уулзсан тухайгаа. Тэр өдөр түүний юу ярьсныг хэлж өгчээ. Нэмүнэг зорин ирж өрн мөн эсхийг хараад танихгүй болсон учраас ДНК-гийн шинжилгээгээр аав хүү гэдгийг тогтоолгож аав ээж нь 5 жил унтах нойргүй хөөцөлдөж Нэмүнэг Солонгос улсын иргэн болгож энэ байр сууцаа өвлүүлээд өөрсдөө цөөхөн жил үрийн асрамжид жаргаж амжаад Бурхны оронд оджээ. Гамаа энэ орчлонд 70 гаруй наслахта шаналл зовлон сэтгэл санаагаа мэдээд байгаа юм шиг атлаа өөрийгөө огт ойлгохгүй. Өөрийгөө танихгүй явсаар насыг бархан дээ гэж бодож байна. Би тэшүүрийн спортоор дэлхийд гайхагдах байсан гэдгээ мэдэх мөртлөө өөрөө тэшүүрт тийм дуртай байсан уу гэд бодохоор гайхахаас цааш юу ис бодно. Бүтлгүй болсон дурлалаас болж тэшүүрээ хайсан уу? Яаж ч муугар бодох гээд сайнаарч бодох гээд өөрөөсөө хариулт эс олно. Нэмүнэд ямар ч бүр тоосны төдийч хайргүй байж түүний эхнэр болж өдий олон жил амьдрахтаа нэг удаач гаш удан гутарсангүй. Энд
Нэмүнэ надад хайртай байсан болохоор аз жаргалтай байж юу? Хариу хайхч илүү биз. Амьдрал бүтээсэн гайхамшиг нь тэшүүр дээр гарсан 45 хоног. Тэр гайхамшигыг бүтээсэн хүн нь Сарайсан Дамб багш. Тэр хүний тооцоо, эрдэм чадал, эв дүй, эр зориг, ухамсар, хүн чанараас юу авлаа гэхээр юу ч аваагүй байх юм. Нэмүнэгийн хайрын буянд хүний дайтай явснаас би арчаагүй амтан байжээ. Ямар азар багшийн эхнэр болж түүнийгээ тамлсангүй гэж бодохоор элгэн сөрхий өвдөн. Хэрв чи багшийн эхнэр болсон бол өдийд дэлхийн авраг, олимпийн авраг болсон гэж бодвот хамаг бие нь шархирч сэтгэлээр унана. Багштай гомдыгээд мэрийнхнээ түүнд ёстой гомдох юмгүй. Тэгсэн мөртлөө энэ юунаас болоод байна гэдэгт ямар нэг хариултгүйгээр сэтгэлээр ундаг байв. Тэр бүтэлгүй хайр дурлал минь ямар ч сонирхолгүй, юу ч хүсдэггүй. Өдөржин шөнжин орондоо хэвтдэг, уйтгар гуньга уран сайхны кино үзэж мартдаг, ийм л арчаагүй хүн болгосон гэж боддог байлаа. Хамгийн муухай нь ханиа болгож сонгосон Нэмүнээг хайрлаж байсангүй. Нэмүнэ бэлгийн таашаалдаа цэнгэл эдлэн жаргаж, бас Гаамааг цэнгэл эдлүүлэх гэж мэрийж байхад боль гэж хэлэхгүй ч энэ ажил хурдан дуусаасай гэж бодож хэвцсэн нь түүний төлөө гаргасан хамгийн сайхан сэтгэл байв. Тэр бүхэл өөрийн хуулан төрсөн ганц охиндоо саран чимэг гэж садар самун явдалтай хөл толгойгүй явснаас болж зуурдаар нас барсан эгчийнхээ нэрийг өгчээ. Нэмүнэ Гаама хоёрыг Монгол явах болоход хадам ээж Наташа нь чи ээж байж чадахгүй. Тийм болохоор зээгээ чамд өгөхгүй гэж эрс шийдэмгий хэлжээ. Охиноо хадам ээжтэйгээ булаацалдсангүй. Орхиж явсандаа шаналж зовсонгүй. Үрээ мартснаач мэдсэнгүй. Харин түүнээс дахин хүүхэд төрсөнгүй. Анхны хүүхдээ хадам ээжийнхээ гар дээр, хадам ээжийнхээ эмнэлэгт төрүүлжээ. Амьдралд огт өөрийгөө хорж цагдалгүй. Нэмүнэгийн хүсэж байгаа амьдралд хизээд бэлэн амьдрахад ахаад хүүхэд гарсангүй. Мэс заслын нэрдэмч Наташа ямар нэг зүйл хийсэн нь тодорхой байхад түүнд хар буруу сансангүй. Харин хүүхэд гарвал ээж болж чадахгүй байсан байхаа гэж боддог байв. Нэмүнэтэй таараагүй бол би хөлөө алдах байсан юм байна гэж амьдралтайгаа эвлэрдэг байв. Хүний сэтгэл дотор агуй дотор яваа ирэлчин шиг нэгжлэг хийдэг пүрв гэж хүнтэй энэ өдрүүдэд хамт суухдаа Гаама өөрийгөө эргцүүлэн боджээ. Тэр зохиолч пүрвгээд байгаа нөхрийн авчирч өгсөн сэтгүүл сонинг уншиж Сарайсан Дамб багш маань бүх хүний хайрыг булаадаг, хүнд тустай ажил хийдэг, буянтай хүн байсныг илүү ойлгов. Дайн дууссан хэдий боловч цаг төр түгшүүртэй хэвээр. Цэрэг дайны бэлтгэл чангарч, агт цуглуулах, цэрэгт татах ажиллагаа явагдаж байх цаг дор дайн гарвал бид сайн дураараа оролцох хүсэлтэй байгаагаа Жанжин штабаас ирсэн одон тэмдэгтэй цэргийн даргад хэллээ. 1945 оны 5 дугаар сарын 9-ний өдөр аймгийн сайн дурын цэргийн холбооны тусгай хорооны цэнигийн баазын тасгийн дарга Сарайсан Дамб сайн дурын бүлэгмүүд дуулж бай. Зэрэгц номхон гэж командлаад
дүрмийн дагуу үүрэг өгнө. Өдрийн тайлангаа цэргийн штабт мэдээлдэг байв. Цэргийн бааз нь энэ-15 гэж 110 вольтын хүчил гаргах цахилгаан станц болон автомашины аккумулятор, холбооны хэрэглэлийн батарей, зөөврийн гэрэл, цагаан хоолой гэх чанга эрхчийг цэнэглэж, байлдааны цагийн хуулиар жижүүрлэн хамгаалдаг сурагчдын сайн дурын клуб байж билээ. Энэ бүлгмийг улсын хэмжээнд анх санаачлан байгуулагч нь сурагч Сарайсан Дамб байв. Эх оронд аюул учирсан хүнд өдрүүдэд хүүхдийг холбоо мэдээллийн хэрэгсэлтэй танилцуулж, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, эх оронч үйл ажиллагаанд оролцуулах сайн дурын клубын аймгийн холбооны инженер Малиев гэж зөвлөлт холбоот улсаас ирсэн мэргэжилтэн сургаж байв. Сарайсан Дамб үлгэр жишээ сурагч байсан юм гэж Янжингуй хүүхдийн залгамжлагч сэтгүүлд ярилцлага өгчээ. Нэмүнэ Гама 2-оос Сарайсан Дамб багш 15 орчим магадгүй түүнээс илүү насаар ах болж байна гэж намайг хэлэхээр Гама навсархай тэр сэтгүүлийг ихэд хүндэтгэн дээш нь тавиад ингэж өгүүлрөв. 1963 оны пионер сурагчдын өвлийн спартакиадад 10 дугаар ангийн сурагч Гама тэргүүн байранд орж Монгол улсын рекорд амжилтыг шинжлэн тэшүүрийн спортын 1-р зэргийн тамирчны алтан үсгийн үнэмлэх авч Анастасия Цэдэнбол Филатовагийн урилгаар зөвлөлт холбоот улсын Киев хотын политехникийн дээд сургуульд суралцсан юм. Тэрхүү спартакиадад Сарайсан Дамб багшийн бэлтгэсэн тэшүүрчин Гамаг мэргэжлийн багш Галсангийн Бямба аймгаас хот дагуулan оролцуулж улсын рекордыг 59 секунд дээр эвдсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байна. Өвөрхангай аймагт үнэн сонины сурвалжлагчаар ажиллаж байсан Мянганы Жаданба бичсэн байна гэв. Энэ сэтгүүл дээр байгаа зураг тэр Янжин мөн байна. Янжингуй миний өвдгийг түшээд том нулимс унган Гама минь Сарайсан Дамб миний анхны хайр байсан юм. Би дорой нэг охин тэр шилдэг тэргүүний сурагч байсан болохоор ногоон дайланбан дээлтэй арцгар үстэй охиныг яаж тоох вүлээд гэж билээ. Харин би өрсөж Янжингуйд миний анхны хайр Сарайсан Дамб багш минь байсан гэж хэлж чадаагүй юм да гэж хэлээд Гама сони юм уу сэтгүүлээс өмлөж авсан хайчилбар зураг надад үзүүлв. Энэ бол Гамад байгаа итгэж болох орой ганц түүхийн баримт. Монголын пионерын байгууллагын ойн баярт хүндэт төлөөлөгчөөр оролцсон Гама Янжин Бэх очир хурандагийн гэрэл зураг сонинд юм уу сэтгүүлд гарсныг өмлөж цөмлөн хайжлаад авч хэдэн оны ямар хэвлэлийн зураг болохыг тэмдэглээгүйд би харамсаж байлаа. Аймгийн төвийн наадмын талбайн хойд талд шавар хэрмэн хашаан дотор шургаагаар барьж шавардаж хойдсон цагаан танхим байсан юм. Мандсан нарны туяа улаан бүчинд нь дөл үүсгэн намирсан хаврын хул шаргал өдөр бүрээ бөмбөрийн дунд сэрж тэрхэн даруйда шугамн жагсаалд оролцож ховрын өвчнөөр өлсөж цанган хөдөө гэрээдэн явахыг шийдсэн далд санаанаасаа түдгэлзэн сааддаг байв. Аргалын утаанд жавхалдсан шивээ өвс салхины нөөлгөнд дүрсгээд асах шиг шар нар гэгээ гэлтэлзүүлэн гүйж хөтөл давна. Түүнийг харахаар л гэрээ сансан сэтгэл минь дүрлзэн асч өөрт байгаа бүхнээ эмхлэн цэгцлээд оргоход бэлхэн. Энэ танхимын байрыг бүлгмийн зөвлөлийн дарга Сарайсан Дамб удирдах пионер сурагчид барьсан юм. Улаанбурхан өвчний 5
Хүрэн цоохор нүүртэй биднээсээ гоц ялгардаг шүрмстэй биеийн тамир урлаг соёл дархан мужаан хичээл сурлага гээд адилхан л сурч байхад илүүрхэж манлайлдаг сарайсан дамб гэж хөх хүү байв. Бид үеийнхэндээ загтал өгч өнөөх нь бүтээгүй болохоор элэг тоог болцгооно. Сарайсан дамб ийм хил амд огт орохгүй. Өчнөө царайлаг сайхан хөвгүүд байхад царай зүс муутай сарайсан дамб руу гүйлдэн амин чухал юма ярьж огтуд хөхрөлдөхийг харахаар бидний хор шар буцлан улаан нүүрэнд нь нудраг буулгахаар уулдсан өдөр олоон. Сарайсан дамб огт зодтолдохгүй. Цөөн хідэн охид цэцэн таарсан үг хэлэхэд нь бид ичиж зовон байд суух газраа олохгүй зүтэртгсэн. Оргон зайлах хүсэл байгаад тэгж төвг утсангүй. Сарайсан дамбад бусдыгаа соронц шиг татдаг өвдөс байсан юм. Тэр хязээд л үдж дуулснаа тэгжвэн шүү гэж өөрөөс хамааралгүй болгож хэлээд бүлгмийн гişүүдээ магтахдаа хэн нэгнийг хайж гомдоохгүй. Нойлын ногоон тгээс сайн сайхныг олж харснаа ярьж бахархал төрүүлж чаддаг байв. Сарайсан дамбын бүлгэмд байсан Янжин бол миний хань. Янжин надаас олон дүү. Бэжиг үсэгт тайлагдах 45 хоногийн бүлгэм байгуулагдахад Сарайсан дамб бүлгмийн гэр сандал ширээ самбар шохойтойгон ачиж ирээд согтуугийн хоолойд барихад ном эрдэмт дургүй бид айж ичин дөрвж хадасхад нуугдлаа. Гэрэн барьж чадахгүй хүн элбэлцээд өгөхгүй болохоор тэгж угаад буцна үзгээд хадасхын завсраар нуугдаад харжээ байтал гэрэн барьчихлаа. Худалч хүнд 3 жинээ хүү орон гэрэн барьж эмх цэгцтэй байгаа нь эрийн цэнд хүрсэн биднийг ичээж нүд орой дээрээ гарцгаав. Тэгээд тэргэнд хөллөж ирсэн хүрэн алдсан хайнгаан унж ирээд эмгэд өвгөд эхнэр хүүхдэд хичээл заахын нуугдж цугтаан байсан бид нарч сонирхож бүлгмийн гэрт цугларан хичээл номд шамдан улмаар сонин ном унших амин хувийн арилжаа 8 дээр тоо бодохтой болж шалгалтаач өгч бага боловсролын гэрчилгээ гэж алтан үсгийн үнэмлэгтэй болж билээ. Орой боловт гадаа ил гал түлж биднийг тойруулж суулгаад л одго аригсын байрлалыг тэнгэрт нь зааж тайлбарлана. Орчлон ертөнц дээр ямар улс байдаг. Айл улс нь манай Монголтой арьс өнгө аж ахуй эрхлэх нь ойр төстэй болохыг орой уруу ортол ярьж малчин хүнч харанхуй бүдүүлэг байж болохгүйг ойлгуулна. Өвгөд эмгэд эрдэм номтойг нь гайхна. 10 хэдтэй сургуулийн сурагч Сарайсан дамбаар 10-аад насаар ах байж хичээл ном заалгаж байгаадаа би гутран оргон зайлж олон жил зүгтсэн цэргийн албантаач явлаа. Очоод монгол хэл тоо бодлогын шалгалт өгтөл онц дүн авч Сарайсан дамб гэж балчир хүүгийн заасан монгол хэл бичиг 4 аргын тоог сурсны ачаар бусдаасаа тодрон офицерийн сургуульд орж насаараа л дарга хийлээ. Миний бага ангийн багш минь дунд сургуулийн сурагч бүлгмийн зөвлөлийн дарга Сарайсан дамб байсан юм гэж хурандаа бэх очир хуужлан ярив. Арилгасан сонгон шиг булцайсан цагаан охин бүлгэм дуулж бай. Зэрэгц ноомхон бүлгүүдийн дарга нар мэдээлэлдээ гэж командалж буйг асуудал. Санчир гэдэг охин хэний хүүхэд вэ? Сарайсан дамб багшийн охин гэж бэх очир хурандаа дугаарангийн энх цагийн номд орсон дурсамжийг номтой нь хамт гаамаад өгтөн. Та ингэж хадгалах байсан юм гэж үгэлсээр өглөө. Одоо тэгээд хаана амьдарч ямар ажил хийж байна? Хэн? Санчир
Аа, нутагта аав шигийн боловсролын байгууллагад аав шигээ сайн нэртэй хүүхэд бий. За тэр харж байна уу та? Гэсээр эрен сурвалжилж олсон энэ мэдээллээ гамайгчд ярьж айл амтнаас олдсон хэдэн зураг сонин сэтгүүл дээр гарсан Сарайсан дам багшийн тухай дурсамжийн хамт гамайгчд өглөө. Ямар сайхан бэлэг вэ гэж гамайгчийн гал нунтарсан нүд нүүрэн гэрэлтэж инээмсэглэл тодров. Та өөр хүнд хайртай байдаг нь нэмүнэ ахыг тамлаж байгаа хэрэг биш үү гэхэд Монгол хүн байсан бол тэгж өөрийгөө зовоох байсан биз. Нэмүнэ солонгос хүн, өсгсөн ээж нь Орос хүн, өссөн газар нь Монгол. Тийм болохоор миний сэтгэл санаа ямар байгаа нь түүнийг сэтгэлээр унгаах асуудал биш. Би түүнтэй хамт байж эхнэр хүний үүрэгтэй үнэнч байгаа нь түүнд аз жаргал болдгийм гэд гамааг босч цонхоо нийтэл над бэлтгэн засж өгсөн зочны өрөөнд номхон далайн арал хойгийн чиглэг агаар орж ирлээ. Ийм агаараас бүрэлдсэн нэмүнэ эр хүний хувьд биднээс өөр биз. Миний учрыг олох гэж зүдэрч байгаа тэмдэглэлийн дэвтэр хамгийн нарийн нууц хэсгээ Кирилл үсгийг хольж бодлуулж бичсэн кодтой. Кодыг тайлдаг түлхүүр үсгийн зармийг гамайгч мартсан болохоор сэргээх гэж зүдэрч байв. Өөр нэг хүндрэл нь он сартай бичвэр тун цөөхөн. Хайж чадахгүй л хадгалдаг байснаас ингэж хэрэг болно гэж бодсонгүй гэдэг үгээ үлэг болтол хэлнэ. Гамайгч нэг хилээд болчихгүй дахин өглөх нь яршигтай. Сарайсан дамб бол нүүрэндээ арилж байгаач бүдэг бадагхан харагдах бүүдэн цоохор сэвхтэй. Зөөвөн хөх царайтай, дунд зэргийн нуруутай ганган шаваа ир. Тэр сорив 12 настай байхад нь тусаад Орос эм Домч Жама ламын аль нэгний ач тусаар эдгэрсэн Улаанбурхан өвчний улмөр байв. Цагаан цамц, хар жилет костюмтай. Цагаан цэмбэн кипк малгайтай. Сургуулийн гадаа ирэнгүүтээ савхин уудан дотроос гутлын цэмбэн алчуур гаргаж ирээд хөвж арав талын ажиглаж удаан харснаа огт шороо тоосгүй гялтгар хар ботинко маш удаан нимбайлан арчснаа. Алчууран гөвж анх ивсэн эвхээсээр нь эвхэд хулдаасан уутандаа хийж халаас руугаан хийгээд сургууль руу орно. Ингэж нимбайлаад ажилласаа хоцордгүй. Энэ ажлаа хийх гэж цагаасан эрт ирдэг тэр багшийг нөхөргүй хүүхнүүд цонхоор харж ийм хүнтэй суул яана гэж инээлдэн айлгуйтж байхад нь захирал багш хурж ирээд та нар багш нарын байгаа үстэй ягд өмүүлээд байгаа юм цонхоор харснаа инээмсэглэн нүд ирмээд гангараад ганган хар ботинко сайн арчдаг тэр Сарайсан дамбыг дууд гэж юм. Магадгүй маазрах гэд хэлсний дараа юу болох вүлээ гэж бодлогүй гаргасан үгнээс болж өөрийн ажиглаж байгаа хүүхнүүдийг мдээгүй царайлан нэг л сүрхий ганган хүн өөр юу хийдэг байна. Ингэж хэлээд албаны төрхөнд орж зангиагаа дүр төрхтэйгээ хамт засч яваад тэдний дэрэгдээс холдон явлаа. Та намайг дуудсан уу? Захирал огт нээгээгүй хат авцтай ажлын дэвтрээ уншиж байх шиг царайлан за жамайг 45 хоног хичээлээс чөлөөллөө. 10-ын Б-гийн гамаг тэшүүрийн тэмцээнд бэлдэх. Биеийн тамирын багш биш ч гэсэн чамд би найдаж байна. Маргааш тэр хүүхдтэй бэлтгэлдээ гар. Яадаг вүлээ захирлаа. Би юу хийхээ мэдэхгүй шүү дээ. Мэдгэж тушааж байна. Юу хийхээ л мэдэхгүй л байна л да. Тэгээд юу хийхийг чинь би хэлж өгөх болж байгаа юм аа? Чамайг гамаг 1-р байранд оруулаагүй авил
Намын арга хэмжээ авна шүү. Би чамд аймгийн намын хорооны албан даалгаврыг өгч байна. Ухамсартай байгаарай. Орос хэлний багш Жамбал ангийнхаа хүүхдийг жирэмсэн болгоод шоронд орсныг байнга санаж цэгцтэй байгаарай да. Яагаад надад ийм ажил даалгаж байгаа юм бэ захирлаа? Намын гишүүн болохоор чинь гэлээ. Харин тэр сануулга яг одоо хоолойг огтлох хутга шиг гялалзаж байлаа. Дурлаж дураараа байхын баг тавыг үдсэн Гама хайрыг хэн нэгэнд зориулж хий дэмий үрсэндээ гашууддаггүй юм блэ. Бахархан баярлан хайрыг огт амталж үзээгүй бол гунигтай шүү. Түүнээс заавал гунигтай дурсамж олж сонсохгүй бол хэл халтирч хэлвлэх түүн дээр дөрөөлж зүрх зүссэн тууж бичих гээд байгаа далдас санаагаан би нэгээд л байлаа. Амьдралдаа нүд тайлсан гэж хэлж болдог ч асуухаар тайлагдаагүй л байдаг. Гама шиг дурлаж, Гама шиг хайранд хайлгаж туйлсан хүн нэн ховор биз. Гама бусдаас илүү байсан. Тэгтээ бусдаас илүү буугаа мэдүүлэх, мэдэх, мэдж явах гээд хэтрүүлж байгаагүй. Анхны хайр багштай өгч, дурлсныхаа амт шимтгийг үзээгүүдийн харамсдаг. Үнэн. Түүнийг сараашсан дамб зүгээр нэг дарчхаад явчихсан бол хэнд ч ярихгүй. Хэн хэнд нь сайхан дурсамж үлдээсэн нандин нууц болохгүй байсан биз. Хүн дотоод сэтгэлийн халуун нууцыг хэлэхгүй. Балга бурам шиг балгахан амттай юмыг хүнд ярихгүй шүү тийм. Хүн хамгийн нандин нууцаа хэнд ч хэлэхгүй. Дотрыг бүлээсгдэг юмаа хүнтэй хуваалцахгүй л дээ. Нөгөө талдаа бүтээгүй юм дээр ярьлаа гээд нэр төр хугарах юм биш. 18 нас нь хүний нүд асааж цэл залуугийн гоо үзэсгэлэнг цацруулсан тийм сайхан өдөрт талархал илэрхийлмээр. Түүнийг Гама гин. Хөдөө нутгийн охтуудын 3-аар дарсан урт эзэг түүнд байхгүй. Далан мөрнөөсөө дээгүр тайруулж задгай тавьсан тайрмал өснө аяс хөдөлгөөнд нь хуурын ус цалгих шиг бүр гоё цохино. Нар салхинд гамбир болтлоон түлэгдэж борлсон ангийн октоосоо илүү цагаан царайтай. Давхраатай хар нүд, нарийн хар хөмсөг, шонхор хамар, жимбийсэн уруул, мүлжсэн тойг шиг эрүүн хүртэл Гамад зурсан юм шиг гоо үзэсгэлэнг нь бүрдүүлжээ. Богино цээж, дэрс шиг урт хөлн, тэгш нуруу дээгүр алхаа гიშгэнч гоо сайхандаа уусан улам жавхаатай харагдана. Гамагийн ээж нь охиноосоо дутаад байх юм байхгүй сайхан хүүхэн. Тойло буураа хадгалсан өнгөлөг авгаа орон гэрийн өөдөн татаж ажид төрж байв. Гамагийн цаг үеийн хүүхнүүд оч үсэргэж явсан залуу насндаа их ичимхий хайртай гэж хэлэхээр мангартаад байгаараа дарвайсан хар юм чинь гэд эрчүүдийг нам цохих шахдаг байж. Сарайсан дам багш Гамай 2 бэлтгэл сургуульгээд хажуугаар дэгдэх туулай хярс үнгнээс өөр саадуулах зүйлгүй үргэлж хөдөө хээр явж байгаа болохоор хоорондоо айж ичих юмгүй болтол дассан. Сэтгэлийн уяаг тайлах үг хайртай шүү гэхэд мангартаад байгаараа гэж хэлэхээргүй болсон байлаа. Гама их зоригтой эмэгтэй байсан байна. Аймар шүү. Харанхуй шөнө эр хүн дагаад хасах 38 хэмийн хүйтэн байхад 40 км мөсөн дээгүр гүйнэ. Ирж очих нь явган 20 км. Тэнэг. Хэмбгойч амь насаа хамгаалах зөм бэлэг байхад ийм үйлдэлээс татгалзна. Ийм элий балай зүйл бодож байгаа болох гээд Гамагаас би сарайсан дам багшаас өглөөс айдгүй эр зөриг гардаг байж.
Харин таныг яагаад үхнэ гэж бодсонгүй вэ гэж асуув. Юу ярихаа мэдэхгүй байсан Гама инээмсэглэв. Тэгээд ярьлаа. Надад сайхан байна гэдгийг багш мэдсэн. Түүгээр л намайг хөтөлж тэшүүрчний чадварыг хөгжүүлсэн юм. Багш их хөнгөн саваагүй хүн. Бас тэгээд их ухаантай. Аймгийн төвөөс онгийн гол орох замд том саарл боржин хясаа бий. Тэнд хагалсан түлээ, бирзент, ямаан дах дэгти нуусан байв. Нүд чихгүй цасан шуурга тавьбал бид энэ газраа олж очих ёстой. Бүр түнэр харанхуйд төөрсөн ч зөн совингороо олох тэмдэглэгээ хийсэн байлаа. Багш цаг агарын байдлыг маш сайн мэднэ. Өнөөдөр явахгүй. Тэгэхэд байгалийн онц аюултай үзэгдэл болно. Харин багшийг юу жолоодж байсныг би мэдэхгүй юм. Багш ч сайн тэшүүрчин байж гэж намайг уулгалдахад үгүй ээ. Багш муу гулгадаг байсан. Намайг дагуулж мөсөн дээр гарсан даруйдаал сайжирсан юм. Яагаад онг явдаг байсан юм бол? Дэлгэрхийн гол дэргэд байхад хурдны бэлтгэл хийхэд тохирдгүй байсан болохоор тэр л дээ. Бид хоёр хурд аваад хурдаа нэмэх гэж мөсөн дээгүр гүйдэг байлаа. Хамгийн дээд хүч тамираа шавхаад түүнээс илүү хурд гаргах гээд 45 км явдагсан. Миний амьсгал задарсан. Шувуу шиг хөнгөн, хулан шиг хурдан болж байгаа ч нэмж хурд орохгүй. Тийм хүч гаргаж чадахгүй байгаа минь багшигч зовоосон. Намайгч тамалсан. Ийм үед бүсгүй хүн бүтэхгүй зүйлд дурлна гэдэг тамирчин хүний сэтгэл зүйг эвдсэн. Бүдүүлэг мал болохоо л харуулж байв гээд санаа алдаад цааш ийн үргэлжлүүлвэ. Багшийнхаа сэтгэлийн хилээр давж чадахгүйдээ гутрах биш. Багшаараа бахархаж, баларч гутарснаа ярих сайхан байна. Багш нэг өдөр бүлийн усаар илж угаад гიშгэж чадахгүй боллоо өвчин орсон үе мөчөнд минь барай хийж хурсан цус тарааж өгөөд хүйтэн усаар жин тавин судас шөрмөс тэлэх массаж хийгээд тэшүүр дээр гаргахдаа шүв гэд зөөлөн ороолгов. Уур хүрээд би ямар мориу гэтэл тийм ээ 10 хэрмэн гэхэр нь инээд хүрээд хөхөрч үе мөчөндөө дахин шар ус буулгаад өдрийн бэлтгэлээ орхиж багш булчинд ямар ч үлээ нэг тариад эмч хүн шиг эмчилж намайг маргааш бэлтгэлд гарахад бэлэн болгож байлаа. Цагуурын хүйтэн нөхцөлд хөлс их гаргаж холын зайд дасгал хийнэ гэдэг эрүүл мэндэд хортой. Түүнээс хамгаална гэдэг ангаах ухааны мэдлэгтэй багш дасгалжуулагчийн хийдэг ажил. Сарайсан дамп багш бүх төрлийн шинжлэх ухааны анхан шатны мэдлэгт гайхамшигтай суралцсан. Мэдэхгүй зүйлээ түргэн хугацаанд эрен сурвалжилж, мэдлэг мэдээлэл цуглуулж, түргэн боловсрдог хүн байв. Тэмцээнд тамирчин бэлтгэн гэдэг наадамд төрүүлэх морь сойж буй уяачтай адилхан. Нэгт нямбай ур ухаан шаардсан ажил юм. Сарайсан дамп багш минь мэргэжлийн сургуульд төгссөн багш дасгалжуулагч биш ч чадвар дадлыг овсгоогоор сурч тэшүүрийн спортын техник, дасгалын орос хэл дээрх сургалтын номнуудыг олж нүдэн улайтал орчуулж амьдрал дээр туршиж үздэг үнэхээр ууггүй зүтгэлтэй хүн байв. Өнгөрсөн рүүгээ буцаглав. Яаж буцах болж байна гэж Гама үнэхээр гайхсан янзтай хэлв. Техний эзэн эмэгтэй миний өмнө халуун кофе тавиад эхнэр нь нөхрөө халамжилж байгаа юм шиг
Энгэрт минь хэнчил даавуу гэж эндүрмээр тийм нэг хулдаасан алчуур хавчулж өглөө. Чамд байдаг уучлж боломгүй алдаа бол чи кофего гэдсэн дээрээ тусаадаг. Аль олигтой цамц чинь кофений толботой. Тэр арилгахгүй. Түүнийг арилгадаг угаалгын нунтаг гэж байна уу? Гэдэл Гамаа ихч санаа тавьж байгаа бололтой асуулаа. Миний хувцсыг бүрэн автомат угаалгын машин угааж өгдөг. Тэр машин яг таны сүнстэй адилхан цамцан дээр кофений толб арилгахдаа л харин хиймэл оюун ухаан хэрэглээд чадахгүй байна та гэхэд Гамаа амандаа болгосон кофего ам хамраараа цацсан тас хөхөрлөө. Бид хоёрын энэ арчаагүй байдалд кофе ууж байгаа хүмүүс үзэн ядахын оронд харин ч талархал илэрхийлэх мэт хөгжилтэй царайлан тун таатай инээмсэглэж байв. Би Гамаад цаг хугацаагаар аялдаг уран зохиол дээр байдаг юунд ч бүү орооцолт одоо цагийг өөрчилнө гэж хэлэх гэж байсан юм. Техний эзэн ирж ширээг арчин цэвэрлээд асгасан кофег авч яваад шинээр авчирж өгөхдөө өөрөө л энэ хэргийг хийсэн мэт гэмшснүүдээр намайг харав. Цагийн зүү цэг тоо бүхнийг алгасалгүй хэсч төвөө тойрох замаа даган хурдаа саалгүйгээр богино зүгээ олон дахин тойрон эргэхэд дургүйд хүч гаргадгүй үлгэр шиг болсон богино зүү ажуухан урагшилдаг шиг хүн бүхний амьдрал урагшаа ахиж буйн тодорхойгүй өвлийн хялмаат өдөр аймгаас онгийн гол орох замд таардаг саарл зохион дээр хяруу гялталцаж байв. Алсаас бэлээ дэвссэн уулын эмжээр шиг гүвээ толгодын дундах өргөн шаргал зүлгэн дээгүүр онгийн голын мөс цэнхэртэн. Үд дундын сүүдэр ууландаан агшиж нар элчит гэрлийн асгавч цагийн жаварт голгүй зартсан цан хүүрэг цас мөс уйтах янзгүй. Өндөг дарам газрыг илч хэрээн бүлээсгэн урдж ихээрээ оодон сүүлийн хүртэл ар нуруугаан бүтээн нарлаж нутагтаан жаргах бор туулай ургаа саарл боржин чулуун дунд тавьсан уран сэлбэр шиг харагдаж байв. Тийм жаргаж буй туулайн чихнээ эрэгтэй эмэгтэй хүний хөлийн чимээ орж ирлээ. Бор туулай ямар ч амьтны хөлийн чимээг урдж ихээрэн сонсож тэр амьтан эрүү эмүү хүнүү чонуу гэдэгт тохирсон хурдаар дэгддэг билээ. Тэрнийхэн хүчинд орчлонгийн явдлаас арилж алга болохгүй гин алдаж араатан амьтны идэж болчихгүй л санаандгүй нэгний санжганж унтал хөл доороос нь босон харайж дэгдсээр л байна. Туулай хүнийг тэгхээс тэг гэж байгаа юм шиг цочоодог болохоор "Хүүшээ, туулай" гэж эмэгтэй хүний дуу тас хийлээ. Эрэгтэй түүнийг тоож харж хүний урамд айдсыг сэвж цочсон сэтгэлийн тэврэн хайрлаж инхрийлсэнгүй. Цэцэг шиг дэлгэрч гоо үзэсгэлэндээ ягаарсан Гамаагийн тайрмал гизэг намрын тэрэ шиг халиуран хоёр мөрлүүгэн ээлжилж урсан хонгортож байв. Давхраатай хар нүд нарийнхан хар хөмсгт нь айдас хургаж богино цээж урт хөл дээрээ чичгэнж байгаа үзэсгэлэнт сайхан охиныг ямар ч эрхэн тэсгэл алдан тэрж аваад айжгүй сэтгэлийн далин дуулгасан. Түүнд бараа болж яваа насаар хол зөрөөгүй хархуу тэгж гоо сайхны өнгөнд автсангүй. "Хараач ээ, бушуу туулай боривндаа баастай гэдгийм тэгдэж байгааг нь" тэгж хэлээд Гамааг биш туулай руу харлаа.
Гамаа гараа хавсарч эвлэгхэн дэгдэн өмнөөс нь тулж нүүрэнд нь хацраа наан тэрч явхдаа нүдээ тормолзуулан миний зүрх туулайнаас айгаад цоччихлоо. Намайг та яагаад аргадаж тайтгаруулахаас хулж яагаад байдгийм бэ? Намайг хүүхэд гэж боддгоо бол нас би боловсрсан эмэгтэй хүн шүү би. Эзгүй хээр багш болох гээд үдэг. Тэнэг юм шүү. Зарим үед эр хүн байж болдгоо мó? Багш хоошоо нэг ухран тэрсэн гарын тавиулаад их яозгүй харснаа баруун талаар нь зөрж алхах зуур огт эргэж харалгүйгээр зарчмын хувьд бид хоёр эх орныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээсэн улс. Тэгээд ч багш шав хоёр ингэж болохгүй хаа. Би насанд хүрсэн хүүхэн шүү. Тэр тусмаа бие мэд. Бие мэдээд л хэлж байхад чи ч гэсэн хүсээгүй юу гэж уруулын хөлгөөнөөр хэлснийг Сарайсан дамб харсангүй. Гамаг орхин газрын уруу хөлийн хурдаар алхав. Түүний ард зарчим үлдэж Гама хоцрон холдсоор байв. Сарайсан дамб Гама 2 42 дахь өдрөө онгийн голын мөснөө тэшүүр дээр гарч бэлтгэл сургуультай хийж Гама багштаа уусан дасч ийм ааш зан гаргахаас огт айж эмээхгүй болжээ. Хойр дотны хүн гэдгээ мэдүүлэх гээд байдаг болов. Харин Сарайсан дамб яаж вэ гэхээр багшийн дүрмдээ байгаа нь тэр. Уурлаж болохгүй, аашилж загнаж болохгүй. Та бүр ойрхон сууж болохгүй. Хэцүү юм болох нэ хэмээн бодон эргэн хартал Гама их хол сажлан алхаж яваа харагдав. За Гама минь түргэн гүүгээрээ бэрээд байж болохгүй шүү гэд Сарайсан дамб дороо гүйлээ. Гама түүнээс хүсээд байхад огт тоогоогүйд ичиж сувхатлаа. Чадантаа чамайг гэсэн гинэн бодол тархинд нь асч ичхүүрээс саллаа. За яхав галзуу амтэн шиг байл да гэд эрчээ аван хажуугаар нь сүнгэн өнгөрөв. Санаатай нөхөр шүү дээ. Намайг чадхаар шийдсэн байна гэж Сарайсан дамб инээмсэглэв. Өдөрт 500 метрээр ахиулсаар гаргасан хэмжээгээ тэмдэглэн цагаан харж хол тасарсан Гамагийн араас хурдлан гүйлээ. Тэр Гамагийн холын зайн хугацаа улсын рекордод ойртож хурд гүйснээсээ 15 секундээр агсан байгаад баярлав. Тэр багшигаа чадсандаа баг хансан Гама тэшүүр дээрээ гараад хол тасран ариллаа. Ангал руу нисвдээ болгоомжтой яваарай гэж Сарайсан дамб хашгирлаа. Ниссэн ч яадаг юм. Ямар хүнд хэрэгтэй амтан байгаа биш. Хэрэгтэй шүү, хэрэгтэй. Чамайг төрүүлбэл хамгийн түрүүнд би баярлна. Өөр хангаачууд бүгдээрээ баярлна. Ингэж хэлэх гээд хэлэх тохиолдол таарахгүй байснаа хэлэв. Тохирог нь тааруулж хэлсэн багш сэтгэл нь уужраад араас нь бараа тасрахгүй хөнгөн тишж явлаа. Эргэж буйн нүдэнд үл мэдэгдэвч хүний амьдралаас хурдан эргэдэг дэлхийд хайрлаж буй хүндээ туних хамгийн дээд аз жаргал юм. Гама жаргалдаа ташууран хурдаа нэмэхдээ замд таарах аюул ослыг мартажээ. Мөсөн дээр хөлдсөн үхрийн баас мөргөхөд ямар гай нүрлэхийг таг мартсан байв. Сарайсан дамб юмны учирт нарийн чамин хандна. Түүний санаанд таарах зүйл ховор болохоор бүгдэд гар оролцсон ажил бүхнийг өөрийн сэтгэлд нийцтэй болтол бүтээхдээ шуурхай бусдын хийснийг голж шууд хэлэхгүй ч хүний хөлс бурзайлгаж хүзүүний гоёо гаргадаг үгээр хэлнэ. Урагшмуут намайг хэлж байна гэж төвөггүй ойлгоно. Амьдаа тулвал ганц ширхэг хомоолоор халбаг цай буцалгаад уудаг.
Хоёулаа байвал чимэх юм ийгч хажуудахтайгаа хувааж чаддаг сэтгэл сайтай хүн гэж Сарайсан Дамбыгч Эрдэнэ авгайгч нэгэн ижил үгээр магтан сайшаадаг байв. Сарайсан Дамбынх гэж Айл аймгийн сэхэтнүүдийн амьдардаг нийтийн хашаан дотор тогтох цэвэр цэмцгэрээрэн ялгарна. Тооны цамхаг нь модон хаалттай. Цамхагтаа уран зүмбэр хээтэй модон таглаа хийх бөгөөд түүнийгэн өвлийн өдрүүдэд гэрт орох агаар гэрлийг тааруулж баг зэрэг онгойлгоно. Хаяагаар нарийн эсгээ дээр модон шилб хадсан хялгас хоймсолсон зээгтэй уран хээнцэр хаявчтай. Гэрийн хойморт хоёр цулгаа улаан авдар зэрэгцүүлэн тавьсан нь хүн дурлаж хөл толгоогоо алддаг байсныг юуэс андах вүлээ? Урд жил нь хар малгай жамбал гэж ангийнхаа охиныг жирэмсэн болгосон хэрэгт таслагдан шоронд явсныг санах бүр нойрон цайрч зүрх нь өвдөн. Түүнийг хэлж боль гэж шаардж чадахгүй дан шанална. Энэ охин тэмцээнд төрүүлэхгүй бол намын гишүүний хариуцлага алдсан хэрэгт миний хүүг буруутгах болно гэдэл энэ бүгд Эрдэнийн сэтгэлийн шарах болж байлаа. Гамаад нагц ах түүний хоёр хүүхдээс өөр сүйд болоод байх ах дүү гэж байсангүй. Жинхнээсээ дурлаад байгаа нь мэдэгдэхгүй. Би чамд хайртай гэж айлгаж ичээсэн захиа шидээд байдаг үеийн хэдэн өвгүүдээс өөр таних хүн байхгүй. Гамаад охтууд атаархаад түүнийг бараг л өөрөө хөвгүүдийн араас гүйгээд тэдэнд сайхан харагдах гэж цагаан гурилаар нүрээ буддаг гэж ам өрсөн гүтгэж байгаа нь заримдаа дуулдана. Сэтгэл өвдөж байгаа болохоор гэр орноо цэвэрлэн гарт баригдах цөөхөн эд хогшлыг хэтрүүлсэн хүч зарж угааж цэвэрлэнэ. Багш нар нүүр царайг нь харж дүн тавьдаг гэж том жижиггүй шивэр авир хийх нь Гамаад бас дуулдана. Заримдаа иш энэ хөөрхий охиныг эрэгтэй багш нар царайг нь харж дүн тавьдаг гэж яриад байна. Эцэггүй хүнийг элэг доог хийх хүн олон юм гэж шогшрон хайрлсан дүр үзүүлээд болж энэ мог ингэж л хэлбэл болно гэсэн харцаар харах нь уур хүрмээр. Гамаа өөрийнхөө орлого чармайлтаар онц сурдаг. Түүнийг дэмжиж байдаг багш нар байхгүй. Уйлж орилмоор санагдавч хорвоо хүний зовлонг нааж авахгүй. Хол уужим. Хэн нэгэнд зовлонгоо ярина гэхээр тийм хүн байдгийм үү? Байдаг бол би яагаад таньдгүй юм бол гэж зүрх сэтгэлээ дэми бодлоор сэвтэн. Бодоод надад найз алга. Яг үндэ төрхийн ач тус амьд явахын зовлон үххийн шалтгааныг мэдэхгүй нэгэн. Хүн хэдэн насандаа өөрийгөө мэддэг болдгийн бүү мэд. Аавгүй байхаар новшин байдгийм үү? Царайлаг төрсөн новшин хүнд гай болоод байдгийм бүү мэд. Хэдэн хайртай гэсэн хүнээс амьд эмцэн холдож зүйлдээ хэнч заагаагүй харгис зан гаргаад эрчүүдэд нүүр өгөхгүй байхад дагаад яваа нь ханьтай юм шиг санагдаад Гамаа олуул бужигнах бүр баяр хөөргийг олохгүй сэтгэлээр ундаг байв. Сарайсан Дамбагштай хамт бэлтгэлд гарснаас хойш новшин амьдралаа бүрмөсөн мартажээ. Анх тэр хоёр аймгийн төвөөс онгийн гол руу алхаж байхдаа бүх зүйлийг муугаар бодож Сарайсан Дамбагшигаа ядж байхад царай муутай юм да гэж голдог байв. Одоо надад хэн байна? Ганцхан чим нь байна. Тархинд хөврөх бодол минь даанч барагдахгүй. Дандаа л чамайг мартах гэж хичээхээр дандаа л чимнэ бодогдно. Өлөн биерний үзүүрт наалдсан өчүүхэн улаан гуашаар чамайг би зүгээр л зүрх зурсан.
зүрх. Энэ бол би чамайг анхны сэтгэлээ үлдээсэн дэвтэр дээрээ зурсан чиний минь зураг юм шүү дээ. Миний үеэлэгч саран чимэг гэж хангинуур сүг шиг эмхтэй эрчүүдийг түлээний мод шиг хагалж элчиг эрэлтэн дулаацдаг зоригтой бүсгүй би. Би саран чимгийн зааж өгснөөр чиний өмдний тэлэгч нь тайлахад чиний надад багш болоод байгаа нэрлэхүү зан миний хөлийн завсарт бяцхан чиг төдийхөн болж нялцайх юм шүү дээ. Гамаа тэшүүр дээр ингэж нүдэ анин болсон болоогүй бодолд автан хэдэн цаг ниснэ мэдсэнгүй. Аз юм шүү дээ. Тэр мөсөн дээрх бухын хөлдүүстэй мөргөлдсөнгүй. Тэнгэрийн саран чимэг дээр тоосрон асгарч байв. Саран чимэг шаазан аяганд янгийн биерээр уралсан гангар шаазангийн зураг шиг. Саран чимгийн ард буй модны шаргал навч будаг биерээс амилсан урлан байлаа. Саран чимгийг энэ сарын өнгө дундрахаас өмнө урлан зурх байлаа. Хоёрдугаар хэсэг төгсөвх. Зохиолыг бичсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч На Пүрэв. Уншсан Эрхэнбаярын Батторж.